Женко батлыг баримтлах гэж очсон. Үгүй зүгээр санхүүгийн баримтыг нь шалгах гэж очсон. Тусгаагийнхаа очих ёстой, очих ёсгүй. Цагдаа нар айсандаа тусгаагийнхныг дуудсан гэх мэт олон эрсдэл маргааныг ноён Батүлийн лалрууд мэтгэлцээр байна. Мэтгэлцээнд хандив болгож ноён инх сайхан өөрийнхөө хувийг өргөжээ. Тэрээр Исват ба Женко хэмээх нийтлэлийг мөндөөжлөн ноён ерөнхийлөгчийн хууль зөрчиж гიშгсэн мөр байхад юм бол хэний ихч байсан төр мөшгөл болно хэмээсэн жиргэнүүдийг ээлдээ хийн онцолжээ. За үүгээр Баянгол зочид буудалдах ажиллагааны захиалагч нь тодорлоо. Төр мөшөх болно гэж онцлоод ирэхээр эвгүүлдэ мэдээж. Инх хоёрыг ингэж байгаад л тэр төр нь авч одсон. Төр мөшөх болно гэдэг дээр харин маргаа их байгаа шүү. Төр гэдэг нь МСС хэлбэгдэрч хоёрыг хэлээд байна уу? Хуулийн заагдсан субъектыг хэлээд байна уу гэдэг дээр асуудал хоёр салаалдаг юм. Эхнийх нь болов уу гэж олон нийт дүгнээд байгаа. Марцнаас тусгай тасгийнхан Баянгол зочид буудал дээр санхүүгийн шалгалт хийхээр очихдоо баривчлагдсан хүнийг ухаан алдуулан авч явдаг машин аваад очсон байдаг юм. Намбрын их хоёрыг ухаан алдуулан оюмсыг нь гозолзуулан авч чадахдаа яг л энэ хоёр машиндаа жихэд авч чадсан юмдаг. Барилдах дээрээ тулбал улсын хурлын гишүүний бүрэн эрх мэрх бол хамаа байхгүй гэж штэ. Албан үүргээ гүйцэтгэж цагдаагийн албан хаагчид эсэргүүцэд үзүүлсэнийг үйлдэл дээр нь зогсоож баривчлаа гэдэл аваад явж боломжтой гэж байна. Юм үдсэн хөнгөсөндөө академич хуульч наран гэрэлгөө тэгж тайлбарласан байна. Гадаа нь баривчлах машинаа зогсоочсон тусгай хүчний цагдаа нар санхүүгийн шалгалт хийдэг үлгэр ийхүү тодорхой болж байгаа шиг.